За сайн уу миний Монголын стенд авчтоо. За өнөөдөр бичлэг хэдүүлээ анхны тоглогч нартай ер нь хэрхэн сайн буудах вэ гэдэг аргыг одоо бид заана. Бараг заан шүү. Бэр бараг заана. За тэгээ бичлэгтээ орохоос өмнө та бүхэн лайк гэдэг юм бол би урамшаад хурдан бичлэгийн шүү. Тэгээд бичлэгэнд орцгоё. Хамтран ажиллаж байгаа GG Stand-уудаа маш их баярлалаа. Энэхүү сайд нь ямар сайт вэ гэхээр маш олон төрлийн stand-off-ын кейсүүд байдаг бөгөөд харин бид гол төрөл байдаг гэж бодлоо. Та өөрийн дурын кейсийг нэгээд өөрийн скинээ татаад аваарай. Upgrade. Өөрийнхөө унгаас скинийг сайжруулаад татаад аваарай guys. Contract. Өөрийн унгаас скинүүдийг нийлүүлж ягаад ямар скин болохыг та бүхэн хармааргүй байна уу? Case battle. Та өөрийн хүссэн кейсээ сонгоод бодтой юм уу эсвэл гадаад тоглогчтой баталтан бүх скинээ өөрийн болгож авах боломжтой. Мөн олон төрлийн ивентээр та зочилж XP зөвлөлөн олон төрлийн скинийг авах боломжтой бөгөөд bonus drum гэдэг хэсэг дээр XP эргүүлээд олон боломжуудыг нээж болох бөгөөд та цуглуулсан XP-гээ GG Free болон GG Premium дээр цуглуулсан хүссэн скинээ өөрийн болгоод авах боломжтой. Мэдээж та бүхэн манай AKUP гэдэг промо гэдэг ашиглан 20% хөнгөлүүлж болно. За тэгээд GG stand-up баярлаа. За хамгийн эхлээд бол settings нь бол маш чухал байдаг. Ер нь бол хөдөлгөөн хийх, тэгээд хурдан пиклик гэх мэт ер нь бол өөрийнхөө утсан тохирсон settings-ээ олчих юм бол бас ер нь бол амжилттай тоглох нэг уг үндэс тийм болдгийн тий. Тэгээд ер нь бол settings-ээ орлоорой guys. За хамгийн энд эхлээд ер нь бол crosshair ер нь бол яг тийм газар доошоо биш яг пиклж байгаа зүгийнхээ жоохон дээгүүр барьдаг. За ингэж барьснаар нь бол эсрэг багийн хүний одоо яг тархинд нь яг байрлуулж байгаа гэсэн үг юм л тэгээд гарч ихэд ядаж ондгүй маа гэхэд яаж нэг тархитаа далчих юм бол бас сонин тийм ээ. За дараагийн тип бол stand-off-ийн map-ууд ер нь бол cover ихтэй. За мөнгө хоёр багны ингээд дундуур харах тийм хэсгүүд ихтэй байдаг. За тэгээд хүнтэй байдлаа шууд хоошоо татаад байрлалаа эзлэх мэдээ нь бол хөдөлгөөн хийж байлдах юм бол бас нэг эсрэг 2 3 4-ийг бас авах боломжтой. Тэгээд ер нь бол хурдан хөдөлгөөнөд байгааснаар та бүхэн тэгээд хожих нэ гэж хэлж байна. За дараагийн тип бол танд одоо флаш авах юм бол одоо юу юм бэ? Яг пиклж байгаа зүгийнхээ эсрэг тишээгээ флаш хийгээд орох юм бол өөрөө ямар ч флаш туулахгүйгээр эсрэг багийн үнэ флаштаад за тэгээд ер нь бүрэн дүүэлээ бас авах боломжийг бас нээж өгч байгаа гэсэн үг. За ер нь бол тэгээд хойшоогоо шидэх, баруун тал руугаа шидэх гэх мэтлээ ашиглаж болно. Яа хамар их төрөөд байгаа шүү guys. Ер нь жоо ханаад хүрэх гээд байгаа шүү. За дараагийн тип бол маш чухал тип байгаа. За яагаад вэ гэхэлэр мапын ерөн сайн шийдэлсэн байх хэрэгтэй. За тэгснээр нь хурдан пиклэн гэсэн үг. За ямар нэгэн тим crosshair-ыг хөдлөхгүйгээр ер нь бол хөдөлгөөнөөр шууд гарч ирээд пиклэн гэсэн үг. Ямар нэгэн хан буудахгүйгээр шууд одоо байлгааг буудна гэсэн үг. Одоо энэ тим болохоор энэ мапэд цээжилсэн зүг. За одоо би ингэж харж байгаа шууд мэдрүүгээ буудаж эхлэн гэсэн үг. За ер нь бол иймэрхүү байдлаар байх юм бол таны ер нь бол reaction time гэх мэт ер нь бол маш олон зүйлсүүдэд нөлөөлнө. За тэгээд мөн хожих үндэс суур тийм ээ буудалд сайжрах тийм маш нэлээд чухал хэсгийг гүйцэтгэж гэх юм уу. За тэгээд ямар ч мапаа сайн шийдлээд яг энийг бол сураад авахд бол хожих нь барахгүй шүү guys. За мэдээж дараагийн тип бол ойлгомжтой. Тренинг л ороод ер нь бол буудалтай сайжруулна гэсэн үг. За тэгтээ арай өөрөөр бас сайжруулж болно. За тэрийг бичлэгийн жоохон сүүлээр хариулъя. За одоо би яагаад гараад тоглолтоо гэж одоо яг тайлбарлах гэж байна. За одоо би ким зүүн тишээ харж агаад баруун тишээ гараад ирэх юм бол одоо юу гэмдэ миний мэдээж жоноо шууд хүндээ тусахгүй байх юм бол гайраагаараа шууд зөөгөөд энэ хэсэгт байх юм бол шууд баруун тишээ гайраага хөдөлгөөд хурдан пиклж одоо хөнөөдгөө гэсэн үг. Одоо адаг гэхэр бас муухай юм а тийм ээ. За мэдээж тэгээд тренинг дээр үүдийг яг энэ одоо тийм модулуудыг ашиглаад за тэгээд одоо энэ подуудаа буудалч болно. За эсвэл яг толгойных нь нэг хэсгийг толгойных хэсэг дээр crosshair байрлуулж агаад ингээд хараад бас гайро юм уу эсвэл тийм хуруугаар ашиглаж байгаа тийм сенсээ яг өөртөө ингээд дасгаж болно гэсэн. За эсвэл та бүхэн энэ aim lab гэсэн яг энэ хэсэг рүү ороод за тэгээд өөрхөө гайро пик шүү. Эсвэл пингер ч гэсэн бас болно л доо. Гэхдээ би ихэнх юм нь гайрогоо л энэ дээр яг халаад тийм тий. Ийшээ ороод тэгэхэд гайрогоо халаагаад ч юм уу эсвэл тэгээд бүрэн бэлтгэртэй болоод тоглох юм бол хожиж болно гэнэ. Би энэ хожиж гэдэг ямар их хэлж байна. За тэгээд ер нь анхлан тоглож байгаа хүмүүст яг ийм зөвлөгөө өгмөрөн. За тэгээд ер нь бол сайн тоглодог хүмүүс гэхдээ намайг жоохон хараад уурлах бах тийтээ яг энэ анхлан тоглож байгаа хүмүүст л зөвлөж байгаа шүү. Тийм болохоор бас нааштай тиймэрхүү хүлээж аваарай guys. Тэгээд бичлүүлээ. Баяр та.